Монгол Ардын намын 4-ийн 24-ийн 3-т улсын хурлын сонгуулиар нам олонх болвол ерөнхий сайд нь намын дарга байна гэсэн заалт бий. Энэхүү заалтын дагуу ерөнхий сайдад нэр дэвшигч хөрсөх ерөнхий сайд болвол намын дарга болох уу гэсэн асуулт гарч ирж байна. Хэрв тэгвэл удахгүй болох намын их хурлаар гишүүд нь намын дарга сонгох бус томилох болох юм. Өөр нэг тохиолдол нь намын дарга болсон хүн ерөнхий сайд болно гэсэн таамаг байгаа. Тэгвэл ерөнхий сайд болсон хүн намын дарга болох уу? Намын дарга болсон хүн ерөнхий сайд болох уу гэсэн асуултанд дараах байдлаар хариулж байна. Ер нь намын дүрмийг намын их хурл болгоноор авч хэлэлцэж улам илүү амьдралд болон өнөөдрийн болж байгаа үйл явцад нийцүүлж өөрчлөлт хийж ингэж авч явдаг юм жишгтэй. Манай намын 28 дугаар их хурлаар мэдээж бидний хамгийн түрүүнд авч хэлэлцэх зүйл бол намын дүрмийн асуудал байдаг. За энэ дүрмэн дээр өнөөдөр яг амьдралд нийцэж байгаа нийцэх байгаа олон янзын заалтууд байдаг учраас эдгээрийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ингэж шийдвэрлсэний дараа намын дарга ерөнхий сайд байна гэдэг асуудал бол яригдана гэдгийг бас та бүхэнд дахин хэлье.